Сугатын талбай дээр би тэр ард түмний нэгтгэдэг гэр дээр тэр ихийнх нь үнэлгээ ингэжтэй зүгээд юу гээсэн. Тэр гэр дээр би байсан. Харамсалтай. Тэр гэр командор буусан. Уул нь тэр гэр төвсгөлийг өөрсдөө шүрт байх ёстой гэж тэнд байсан ард түмэн үзчихсэн. Гэтэл яасан? Ганцхан командор гэрийн буулгаар ачиж байгаа. Дараа нь нэг он биекүлд буухта дандаа шатрын очиод юу гэж байна? Гөө та өстө тань шиг их хурлын дарга хэсэг байхгүй шүү, сайхан ажилласан шүү гэж. Юу гэсэн үг вэ? Иргэн хүний хувьд биднээс ойлгохгүй. Өнөөдөр бид нар хөрдөөж банкны асар өндөр хүү Монгол хүү өнөөдөр манжийн дарлаас дор мөсөж байна. Би Батулгыг дэмжээ. Би ардс намын гишүү байсан. 30 жил би залуугаас эхлүүлээд би энэ ардс намыг дэмжсэн. Өнөөдөр би 50 хүрлээ. Бидний амьдралыг хар. Батулгад өнөөр ард түмний тэдэг яах гэж авсан. Бүхнийг тэглэн офшорыг уруулжгүй би өөрөө огсорно гэсэн. Өнөөдөр хаана байна? За даваалах цагаа барья. Ойлголоо 4 асуудал тавилаа. Маш ойлгомжтой гişүүдээ хариулъя. Одоо би танд хандж хэлье. Тэнд байсан тэр гэрүүд, тэр гэрлэр байсан зургнууд бүгд хулгайсны зургнууд байсан. Өнөөдөр тэрийнхөө дэд залуусуудаа бид нар энэ хулгайс нэрлэж өгч тийм улсууд. Тэгэхээр тэр тойрсон барилгын дотор 50 нэр барилга байдаг юм байна. Богд банк гэдэг. Юу гэсэн үг вэ? Өнөөдөр таваахаа заавал болно одоо. Та 5 минут бусдаас нь удаа яриуллаа. Эдгээр гэж байгаа. MTS гэдэг кастинг компаниудын хөтөлбөр тэр таваахаа ойлгомжтой. За одоо бид дараагийн үнээр ойлгомжтой 5 асуулт. Та 6 минут өглөө. Ард түмэнд сая 500 мянган төгрөг өгсөн. За тэгээр яа таваахаа. Ард түмнийг ингэж хуурч болохгүй. Тэгээд би тэр гэр дээрээс буцахтаа би сонголтоо хийсэн. Би үнэн баа зүг намайг дэмжихээр болсон.